Юуны түрүүнд Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт ямар байгааг одоо танилцуулъя. 2013 онд 12.7% өсөлттэй байсан нотуудын нийт бүтээгдэхүүн одоо 2.3% өсөлттэй байна. Ажилгүйдлийн түвшин 7.8% байсан бол 8.3% болж өсжээ. 1470 орчим төгрөгтэй тэнцэж байсан доллар өнөөдрийн ханш нь 2048.2 төгрөгтэй тэнцв. Энэ сөрөг үзүүлэлтээс хамаарч инфляцийн түвшин 1.7% болж буурсан. Тэгвэл 2016 болоод 2013 оны ялгаа нь юу вэ? Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 онд 644 сая долларт хүрсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онд 200 сая доллар болсныг Монгол банк зарласан. Тэгвэл бид үйлдвэрлэгч байсан бол эдийн засгийн үзүүлэлтүүд бүхэлдээ дордохгүй байлаа. Үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь дотоодын зах зээлээс гарч хөгжиж олон улсын зах зээлд хүч үзэх чадваргүй байгааг эдийн засагч сануулж байна. Гадны хөрөнгө оруулалтыг одоо уул уурхайн салбарт ч юм уу ийм чиглэлд бол оруулах асуудал бол тэргүй игнэнд байх ёсгүй. Гадны хөрөнгө оруулалтыг ерөөсөө жижиг дунд бизнес эрхэлдэг ийм үйлдвэрлэлийн салбарт оруулах ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж тэд нар маань өөрийн бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээр гаргаж зарж ээж бид эдийн засгийн хямралыг зогсоох ийм л одоо боломж бидэнд харагдаж байгаа. 3 сая хүн амтай зах зээл үйлдвэрлэлийг хөгжүүлж чадахгүй. Зөвхөн дотоодын зах зээлд борлуулалт хийн гэдэг нь хийсэн бүтээгдэхүүнээ гэр бүлийн гишүүндээ зарж мөнгө авч байгаатай адилхан тайлбарлаж болох юм. Уг нь бидэнд боломж бий юу? Бий. Европын албаны улстай 7200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, Япон улстай 4000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хөнгөлөлтөө нөхцлөөр экспортлох гэрээ байгуулсан. Гэвч үүнийг ашиглаж чадахгүй л байна. Одоо зах зээл дээр гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр үйлдвэрийг Монголд байгуулж өгөөч. Энд үйлдвэрийг байгуулах юм бол бид одоо ийм хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлнэ, ийм одоо хууль эрх зүйн орчин сайжруулж өгнө гэдэг л энэ л зарчмыг хангасан тохиолдолд гадны хөрөнгө оруулалтыг бид оруулах ёстой. Ийм боломж байна. Уг нь Европын холбооны 28 улсын 731 сая хүн ам, Япон улсын 125 сая хүн ам гээд маш том зах зээл байна. Энэ зах зээлд гарахын тулд бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэх хэрэгтэй. Гэвч үйлдвэрлэгчид зөвхөн Монголд байгаад байгаа нь хамгийн том алдаа гэлээ. Хэдхэн жилийн өмнө монголчууд Вьетнам, Камбож зэрэг улсуудад тусламж, дэмжлэг үзүүлж явсан. Харин тэд одоо худалдааны зөв бодлого, зөв менежментийн ачаар биднийг ард орхижээ.